6-ны төсөвтөр иргэдийн зүгээс төрийн албан агчдын зүгээс хамгийн их бухимдаж байгаа нь цалин огт нэмэгдэлгүй байна. За дээрэс нэмээд ахмадуудын асуудал бас хүндэрчийн таавхан сайн мэдж байгаа. Ингээ харахаар ямар их зардал, ямар сонин категоридор ямар их нэмэгдсэн юм бэ? За жишээлбэл Монгол улсын тэргуун шадар сайд бууд эдийн засгийн хөгжлийн сайд дээр байр ашиглалтын зардал 166.3%-аар нэмэгджээ. За эсвэл байрныхаа хэмжээг томруулах гэж байгаа мó? За эсвэл энэ урсгал зардлууд угаасаа үнийн өсөлттэй холбоотойгоор өсөж байгаа мó? Хэрвээ тийм байвал яг ийм ачаал яг иргэдийн нуруунд дээр яг адилхан ирж байгаа. Тэгвэл яагаад ийм хуваар төрийн албан агчдынхаа цалин нэмэгдүүлж болохгүй вэ? Тогны үн, усны үн, цэвэр бохрын үн бүгдээрээ л адилхан иргэдийн нуруунд дээр ч гэсэн ийм хуваар нэмэгдэж орж ирэх бах эрхчил. За ингээл ахаал дээрээс нэмээд бараа үйлчлэгээний бусад зардал гэдэг зардал баг бүх төсвийн ерөнхийлөгчийн загш нар дээр маш их нэмэгдсэн байна. За нэг удаагийн тэтгэмж шагнал урамшуул гэж энэ тэтгэврт гарахад олгодог нэг удаагийн 36 сарын тэтгэмж биш шүү. За энэ гэхэд жишээлбэл эдийн засгийн хөгжлийн яам дээр яагаад 686.2%-аар нэмэгдэж байгаа. 6 дахин бараг 7 дахин яагаад нэмэгдэж байгаа. За дээрэс нэмээд тоног төхөөрөмж одоо төрийн албан агчдынхаа цалинг нэмж чадахгүй байжээж, боловсролын салбар дээр олигтой ахиц дэвшил гаргаж чадахгүй байжээж, эх жил одоо 1.80 төгрөгийн төсөв төртөгтэй тоног төхөөрөмж авах заашгүй хэрэгцээ шаардлага энэ засгийн газар байгаа мó? За үүнийг энэ эдийн засаг хөгжлийн яамныхан байдаг юм уу, сангийн яамныхан та бүхэн нэг хариулаач. За ахаад дээрэс нэмээд соёл спорт аялал жуулчлалын салбарын төсөв 60 орчим тэрбум төгрөгөөр өнгөрсөн жилээс ахаад нэмэгдсэн байна. За тэрүүн дээр айгүй сонин зардлууд их нэмэгдсэн байна. Судалгаа хөгжүүлэлт гэдэг зардал жишээлбэл өмнө нь огт байхгүйсэн одоо нэмэгдсэн байна. Татаас гэхэд нийтдээ 1.6 тэрбум байсан 31 тэрбум 32 тэрбум төгрөг болж нэмэгдэжээ. За энэ яг тэгснэ энэгээр ингэж байгаа хувийн хвшлийн байгууллагад олгох татаас гэж байгаа. За хэрвээ хувийн хвшлэр гүйцэтгүүлэх гэж байгаа л сайн байна. Тэгвэл бидний өөрсдийн төрийн албан агчдын цалин үйл ажиллагааны зардал энэ хэмжээгээр бас буурах хэрэгтэй үстэй. Төр өөрөө өөрөө хийхгүй ажиллаа бусдаар хийлгүүлээ гэж би ойлгож байгаа шүү дээ үнийг. За нөгөөх нь ахаа төрөөс иргэдэд олох тэтгэмж урамшуул. Энэ одоо ямар тэтгэмж ямар урамшуул олох гэдэг. Одоо уг нь халамжийн яам нь халамжийнхаа хуулиараа олгодог байсан чинь одоо сүүлдээ яам болгон халамжийн яам болох гэдэг юм уу? Энэ одоо яг ямар учиртай 18.4%-аар нэмэгдсэн байна гинэ. За ингээд соёл спорт аялал жуулчлалын сайдын шууд гэдэг нь яагаад 13 бараг 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм бэ? Энэ шууд зардал гэдэг нь яг юу юм? За энэ үнийг бас нэг асууя. За хариулт сангийн яам 5 номер. За сангийн яамны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжаад орж за гишүүний асуултанд хариулъя. За төсвийн зарлагтай холбоотойгоор бол хэд хэдэн өөрчлөлтүүдийг бол 2026 оны төсвийн төсөлтөд хамт бол оруулж ирсэн байгаа. За энэ нь бол улсын хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг төр мөн нэлээд бас яригдж орж ирсэн. За үүнд бол нэгдүгээрт бол бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж гэдэг хит ерөнхий одоо эдийн засгийн ангиллал байна. За энэ дотор маш олон төрлийн зардлууд байгаа байна. За энэ нүнээс бол одоо бас ингээд элдвийн зардал гарч байгаа нь яг одоо цэгцтэй зардал биш байгаа нь бол өөрөө аудитор зөрчил үүсэх дараа нь бол төсвийн сахилга баттай холбоотой байна гэдэг ийм асуудал гараад улсын хурлаас 52-54 дугаар тогтоолоор гарсны дагуу энэ зардлыг бол бид наривчилсан. За наривчлахтаа бол сүүлийн одоо 3 жилийн хугацаанд байгаа нийтдээ 4 сая орчим энэ гүйлгээг бол бид нар шалгаж үзээд за энэ зардлуудаас ер нь ямар зардлууд гарч ийн гэдэг үз. Жишээ нь байр ашиглалтай холбоотой зардал буюу харуул хамгаалалт цэвэрлэгийн үйлчилгээний зардлыг бол энэ зардлаас гаргаж ирснийг бол тусгаалan зориултыг нь гаргаж өгөөд энэ зардал дээр бол тавьсан байгаа. Тэгэхээр бол явцсан. За мөн одоо зарим зардлууд бол одоо энэ наривчлах асуудлын хүрээнд бол 7 одоо эдийн засгийн ангиллал бол шинээр бол нэмж тавьсан байгаа. За яг таны тусгаалan асуусан дээр асуултууд дээр байгаа жишээ нь төрөөс иргэдэд олгох тэтгэмж урамшууллын зардал дээр бол юу байгаад байна вэ гэхээр энэ бол боловсролын зээлийн сангаас бол олгож байгаа энэ одоо тэтгэмжийн зардлууд бол байгаа. Та боловсролын зээлийн сан дээр байгаа зардлыг бол харсан болов гэж бодож байна. За энэ дээрээс бол тэтгэмжийн зардлууд бол орж ирдэг. За түнчлэн болвол яг
эдийн засгийн за 2026 онд мөн аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх онцлог арга хэмжээ гээд бид нар соёлын сайд дээр болвол хүүгийн татаас бол тавьсан байгаа. За энэ нь бол үр дүн нь бол тавигдчихж байгаа үг зарлууд туссан. За энэ хэмжээгээр бол 23.1 тэрбум төгрөг бол соёлын сайд дээр бол шуудс дээр бол нэмэгдэж орж ирсэн байгаа. За мөн түрүүн тусгаалаа асуусан за тэр судалгаа хөгжүүлэлтийн зардал гэдэг нь бол эдийн засгийн ангиллын түрүүний бусдаар үйлчлүүлсэн ажил үйлчлэлийн төлбөр хэмжээг задлж тусгаалan тавьсантай холбоотойгоор бол шил ангил гарсан. За тэгэхээр өмнөх он дээр бол энэ эдийн засгийн ангил дээр бол зардал байхгүй байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө зардлаас хасагдаад энэ дээр тусгаалan орж ирсэн байгаа. Тий. За эдийн засгийн ангиллын бас нэг түрүүний асуусан асуулт дээр нэг удаагийн тэтгэмж гэдэг бол одоо халамжаас бол тусдаа зардал байгаа. Нэг удаагийн тэтгэмж гэдэг дээр бол төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн тухай хууль заасны дагуу нөгөө төлөө нөөцний тэтгэмж олгох, за байгууллагаас нөгөө нас орохлоор боёны ажилд одоо зарцуулан гаргах гэхэд яг ийм зардлууд бол тухайн байгууллагаасаа тэр хөдөлмөр үйлдвэрчний ивэлтэйгээ байгуулсан гэрээний хүрээнд гарах ёстой зардлууд бол энэ зардал дээр бол гардаг байгаа. За мөн нөгөө алдар цолтон ахмадуудад бол төрөөс бол нэмэгдэл хөнгөлт олох тухай хуулийн дагуу бол ахмадыгаа хүлээж авах хууль энэ зардлууд бол байна. За болгонтой яг шүү. Юу сангийн яам нэмж хариулъя гэж. За 6 номер 1 минут. Булган гишүүний асуултанд хариулъя сангийн амтлагын жаргал. За улсын сүх хөрөнгө оруулалтын дээр эдийн засгийн ангиллын хувьд тоног төхөөрөмж нийтдээ 482 тэрбумаар санхүүжгээр өргөн барьсан. Тэгээ хөрөнгө оруулалтын зардлын хувьд бол тогтмол зардал биш учраас яг хэрэгцээ шаардлагаар нь эренбэлж ингэж тусгадаг. 6 салбар дээр нь хамгийн өндөр байгаа. За копийн хуралтай холбоотой байгаль орчин сайдын 91 тэрбум, боловсрал сургууль цэцэрлэгтэй холбоотой тоног төхөөрөмж 56 тэрбум. За эрүүл мэндийн салбар за энэ мэс заслын тоног төхөөрөмж онцлоготой холбоотой 56 тэрбум, 49 тэрбум. За тэгээ батлан хамгаалах, хууль зүйн, цахим гэсэн ийм 6 салбар дээр бол тоног төхөөрөмж өндөр байгаа. Болгонтой яг шүү. Тодруулсан. За тэгвэл одоо жишээлбэл эдийн засгийн хөгжлийн сайд дээр эх өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол 7 дахин олон ахмадууд нь албан хаагчид нь нүүрс түлэх юм байна. Эсвэл нас ороход олгох тэтгэмж нэмэгдэж байгаа. Эсвэл нас орох хүмүүсийн тоон нэмэгдэж байгаа гэж юм уу? Ийм нэг мутахгүй зардлуудаа л хэмжил өгнө бид нэр төрийн албан хаагчдаа цалин байлан тамир байгаа юм л да. Одоо нэг ийм юу харагдаад тахын та бүхэн анзаараач. Бид нар зам шинээр барихаа бол огцом нэмж байгаа мөртлөө машин унах иргэдийн хүслийг бууруулмаар байна гэдэг. Тэгээ машины импортын онцгой албан татварыг нэмээд хэрэглээний зээлийг нь хязгаарлаад байгаа мөртлөө зам бариад идэг. Хэрвээ машин унахыг хязгаарлах гэж байгаа юм бол нөгөө талдаа машины импортыг хязгаарлах гэж байгаа юм бол зам барьж яах юм? Тэр зам дээр чи машинаар л явна үсттэй. Бид нар гүйхгүй нь ойлгомжтой юм чинь. Энэ хоёр ч одоо утга учирын хувьд логикийн хувьд нэгдүгürt болж байгаа юм уу? Хоёрдугаарт өнөөдөр Нэг номер хариулъя. Болгонтой гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын багц засгийн газрын бүс зөвлөлтгөөний тухай хуулийн өөрчлөлтийг дагаад шинжлэх ухааны салбар хуучин боловсролын сайдын багцаас шилжиж ирсэн байгаа. Энэ салбарт дагаад бараг 2000 орчим орон тоотой эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны ажилтнууд байж байгаа. Энэ хүмүүсийг одоо ажиллах нөхцөл бололцоог нь хуучин төвшөнд хадгалах, нийгмийн асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаа. Яг багш ажилтсан одоо эмч гэж хэлэхээс гадна шинжлэх ухааны салбарын ажилчдуудын одоо хуулиар олгогдсон эрх үүргийг биднээс бас хамгаалах үүрэгтэй. Тэрнтэй холбогдсон зардлууд нь байж байгаа. Тэр байрны төрөөсийн асуудал нь ч гэсэн яг адилхан. Энэ олон одоо эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд 32 байгууллага байгаа. Холбогдох хүрээлэн академи гээд энэ байгууллагуудын төрөөсийн зардлууд тийш шилжиж орж ирсэнтэй холбоотой өсөж харагдсан байна. Хариулт хангалтгүй гэж 1 минут авах хэрэгтэй. Болгонтой яг шүү. за эдийн засгийн байнгын орон дээр бол манай улсын хурлын гишүүд их ач холбогдолч оролцож байна. Сайд нараас 3 сайд байх шиг байна.
За бусд нь бол байхгүй. Эдийн засгийн байнгын орон дээр ч хариалагддаг баг хэдэн сайд байгаа лээ. Дарга баг 10-аад сайд байх хэвээр. За дээрэс нэмээд нөгөө хамгийн том эндээс эдийн засгийн байнгын орооноос одоо төсөвөө батлуулж энд хянуулах хэвээр хамгийн том төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар нь өөрснөө байхгүй шүү. Хэдүүлээ яг ийм байдлаар төсөв ярих юм бол одоо нөгөө иргэдийн бухимдаад байгаа өвөл болох гэдэг, хүүтрэх гэдэг, 26 гарах гэдэг, төсвөө ярмаар байдаг. Бидний татврын мөнгийг яаж зарцуулах гэдэг байна гэдээ иргэд бухимдаад байдаг. Энэ бүгд дээр аль аль талаасаа л ач холбогдол өгмөр байна. Төрийн албан агчид харин манай төрийн захиргааны яам тамгын газрынхан бол бүгдээрээ ач холбогдол өгч оролцсон байна. Тэгээ та бүхэн маань бид нар ийм их мөнгийг эргэжил татвараас авахгүй явж зарцуулах гэж байгаа дээр аль аль талаас нь ач холбогдол өгөөч гэж хүсэж байна. Сангийн яамныг тооцоо бодож байгаарай. Үдийн цай хөтөлбөрчин 1-5 гэж байгаа тийм ээ. Тэгээ одоо цалин тэтгэвэр эмчэнтэй яг адилхан зүйл бол энэ үдийн цай байхгүй юу? Үдийн цайгаа өгдгөө улс орнууд ер нь манай Монгол өөр ямар орнууд байдаг юм бол тэгээд 6-аас 12 дугаар ангид өгөхөд хэдэн төгрөг болох вэ? Би нэг гишүүдийн дараа асуух гэдэг. За Гамбатын очрот гişүү.